Өнөөдөр одоо шинэ тооллын эхэлсэн хулган жил гарцсан. Тэгэхээр энэ үед надад нэг тэр тусмаа 2020 онд энэ онд 100 сайхан одоо итгэл даах үс цэгцтэй боловсралтай ухаалаг юм 100 хүн хэрэгтэй байна. Надад ч биш. Ерөөсөө Монгол улсад. Монгол улсад яг хэрэгтэй болсон байх гэхээр бидний үе одоо аль хэдийн ер нь халаага тавьж өгöd дараачийн үе маань өсөж өндийдсэн маш их боловсрал мэдээлэл донд өссөн. Тэгээд энэ 100 хүний нэг нь болох болоожин гэж бодоод өөрөө чи өрсөн юм аа. Эднүсэл би лав найдвар тавьж байгаа. Та тэрийг үзэж байгаа хүмүүс ч бас найдвар тавьж байгаа. Бидний хуучин танилцдаг арга барил. Одоо нэг юм бэлэг сэлд өгөөд одоо 40 битан тэгснэ одоо хотод 150 хөдөөд 50 мянган орон сууц тэр гэж хэлээд ингээд танил байгаа юм. Тэгчингүүд би сонгогчийн хувьд би өөрөө өрөнд орчиж байгаа. Гэхдээ 40 битаны хүү өгсөн өнгөрсөн жил тэр хүн маань одоо хаана явдаг бол бас бодогдно да. Нөгөө хүү чи энд явна гэн уулзах хийсэн гэж бодогдно да. Өрөнд орсон хүн чи хэцүү шүү дээ. Тэгэхээр биднээс нэг өртүүлж танилцдаг нэгэн тэгээ. Эннээс ангиж ирээ. Өөрөө бол одоо энэ том бэлэг өгөөд одоо танилцаад явах тийм хөрөнгө байна уу? Тэгээ тийм амар хөрөнгө гэж юу байх вэ? Тийм үү? Байхгүй. Өөрсдөө өчлөө. Энэ тэнд оймсондоо авчуулаад энэс авсар мартцсан энэ төр $1 сая молдор байхгүй ч. Тэр чинь одоо өөр хүмүүстэй тийм шүү. Би хинээд бишээ би чамаас өөр яг зүгээр л итгэлийн үүднээс асууж шүү дээ. Итгэхийн тулд би асууж. Сайхан байна. Би тийм ч болов гэж бодсон. Тэгэхээр бид одоо өөр маягаар танилцсанаа. Одоо бэлэг дамнуулж танилцахгүй. Ах トゥ хамаатан садан нутаг гэж танилцахгүй. Өнөөдөр сонголтын 90 үе шал өөр сонголтын цаг тоол эхэлж гисэн. Тэгэхээр би тантай яаж танилцах вэ гэхээр тантай болон манай одоо үзэгчид таны сошиал хаягаар буюу нийгмийн сүлжээнд байгаа тэр хаягаар чинь танилцсан. Тэр авдрагч нухна. Та билнэ үү? Билээ. Би энэ сошиал хаяг гэхээр та фейсбુક л ирж байгаа тийм үү? Фейсбુક байна. За тэгээ өөр ямар хаяг вэ? Твиттер хаяг бас байна. Тийм байна. Энэ дээр тийм төгссөн ч ойжсэн юм байхгүй. Нийтдээ. За ер нь бол яг сошиал хаяг анх гараад фейсбુક, инстаграм гэжсэн. Тэгээд фейсбુક маань их сайхан байсан. Тэгээ явандаа яасан гэхээр нөгөө миний хийж байгаа ажил оролцож байгаа байдлаасаа болоод Twitter рүү би шилжээд явцсан. Юу гэвэл энэ Facebook орчин бас жоохон ариун байх л зүг юм аа. Танин мэдэх үү, гоё соёл урлагийн тал руугаа төлөх үү бол зүгээр юм байна. Twitter дээр болохоор хүмүүс ингэж харагдаад байгаа. Юу хөө яг тухай үед болсон болж байгаа сэтгэл үйл явдал тийм ээ үзэл бодлоо чөлөөтэй богино хитэн тэмдэгтэд багтаагаад өөрийгөө илэрхийлж чаддаг юм байна. Гэж үзээд би нэг сүүлийн 3-4 жил бол итгэвтэй Twitter дээр явж байгаа. Тэгэхээр би юмар төрлийн юм сонирхдаг вэ гэвэл миний Facebook руу орж байна. Зүг. Би ямар үзэл бодолтой хүн бэ гэвэл миний Twitter руу орж байна. Игдүү хүн чинь бас юм сэтгэлийн амт шүү дээ. Одоо энэ коронавирус гэл юм өдөө оюутны авчирхад ингээд дотор огшоол тий сайхан л болж байсан. Тэгээд шууд сэтгэлээ бичнэ. Тодорхой 10 мянган хүн нэг дөрөв үзэж хаашаа ингээд явчихна. Гэтэл одоо годомчонд байгаа нэг шар ус цас хайлал эхэлчихэ. Нөгөө бохирдол нь гараад ирнэ гингүүд л яг дүү цайлуурлал бичнэ. Саяхан тэр амч байсан. Би олж харсан юм байна. Цас хайлаа. Цас хайлнаа. Бид яах вэ? Нэг 2-3 жилийн өмнөх явдал л та. 2 жилийн өмнө байна. Энэ
агарын бохирдол нөгөө ханаад томоо орчны бохирдол гэдэг ийл юзер нь ярилцлаганд орж байсан. Энд дээр нэг юм яг өнөөдрийн цаг үед л дээ. Юу гэхээр өвлийг утааг маск зүгээд өнгөрөөчлөө. Хавар болоод цас сайлахаар хөрсний бохирдол гараад ирнэ. Яах вэ гэхээр нь одоо улавчаал өвсөндөө гэд хэлчихсэн. Энэ бол яг юу ярих гэдэг юм. Миний биднүүсийн те яг тэрүүхэн үед өөрсөн илдвэцэл орж ирсэн санааг Twitter шууд булгаачихдаг. Тэг. Тэр нарай хурцтай. Facebook дээр бол би сайхан гэрүүлээр зугаална. Гой таны мэдгүй юмнууд үзүүлнэ тийм ээ. Тэгэхээр одоо Facebook хаягаа өгөх тэр Twitter хаягаа одоо ил тод болгох тэрнээс айхгүй нэ. Гүү. Юунаас ачаах. Яг зөв. Нуух юмтай хүн дандаа далд байдаг. А нөгөө талаар хэлэх юмтай хүн бас ил болдог. Тийм ээ. Тийм учраас таны над хаяг руу ч одоо орж үзье. За яг одоо орчих уу? Орё. За тий. За би энэ Facebook дээр дамдын бимба гэдэг байгаа. Латинаар бичээд. Сүүлээд дамдын бимба. Дамдын бимба. А чи одоо нэг зөвлөгөө өгье. Одоо дамдын сүрэнгийн гэдгээ яг бүтэн хийн шүү дээ хөө. За юу? Мань нөгөө нэрээ өөрчлөн гэсэн үг тийм ээ. Яг наадхаа юу хаягийг дамдын сүрэнгийн бямб сайхан эсвэл өсөг нь олон болоод байна уу? Өсгөн нь олон болоод бас нөгөө Багтахгүй байх уу? хүмүүс миний хаяг тийм гэхээр чинь уртдаа. Одоо тэгэхгүй бай. Одоо яг бүтэн нэрээ өгнө. Аха. Дуудах нэрийг их эцэг, дуусах нэрийг их орон гэдэг шиг. За ингээд аавын минь За чи юу хүүхдийн зураг үлээ? миний баггүй. За чи хэдэн хүүхд юм бэ? Би 3 сайхан хүүхэдтэй. 3 сайхан амтан байна. За 3 хүүхдийн том нь одоо хэд өрхөө? Том нь одоо 26 хүрч байна. 26 өрхөө. Чи одоо ер нь хэд тийм бэ? 47. 47-наас их зогссон байна тийм үү? Эд сайханаас байна да. За ингээд цаашаа харъя. Би 10 жилийн 1-р сургуульд төгсөөд их сургуульд ороод тэгээд холбоо архилаад ингээд явж байгаа нэг богинохон тайлбар байгаа шүү дээ. За энэ дээр бас сонирхолтой нь 2 жилийн өмнөх зэргийг ингээд гаргаад ирсэн байна л. Жаал гаргаад юу гэнэ? 2 жилийн өмнө Татварын багц хуулийн хилцүүлэг дээр бас нэг энэ одоо нөгөө та бүхний салбарх нэг үрээлэнд утсан байна л дээ. Мурлагийн хэвлэл мэдээллийн. За Татварын багц хуулийн хилцүүлэг дээр жиргэний боосууд гэж байгаа тийм ээ. Манайс жиргээчдэг. А телевизүүд болон төлбөр мөнгөхгүйгээр дэмжиж явуулмаар байна л гэдэг. Энэ юу гэхээр энэ биднүүсийн энэ би ч өөрөөр эдийн засгч мэргэжилтэй хүн. Биднүүсийн энэ суур болсон эдийн засгийн нэг гол хууль бол Татварын багц хууль юм байна. Энэ хуулийн өөрчлөлт дээр бол маш их анхаарал тавьж байсан. Сангийн саналаа өгж янз бүрийн ажлын хэсгээр нь оролцож ялангуяа энэ үед худалдаа ажил дээр тэгмээ удирдах зөвлөлт байгаа хэрэглэгч гишүүн байсан. Тэгэхээр энэ зөвхөн манай энэ салбарын биш. Нийт Монголын эдийн засгийн суурин дээр татварын маань бодлого нөлөөлөх хууль маань хэрэгжижтэй байгуул бид их артайхан бизнес хийгээ гараад ирэх юм бэ. Монгол хүний онцлог Монголын өөрийн онцлог шүү дээ. Цөөхөн хүн амтай, өргөн тал нутагтай, мал сүрэгтэй байгаад байдаг. Голлох, нуулуурхай байдаг. Гэтэл бусад салбараа одоо манай нэг томчуулын ярьдаг нэг солонгоруулан гэдэг нэг гоё үг хэлдэг. Ягаад солонгохгүй байна? Яг бол солонгоруулах гэдгийг гол түлхүүр цоож маань Татварын хууль байдаг. Энд дээр нэг санаа тавиад биччихсэн хүмүүсийг жиргээчдэг үрээлэн дуудчихсан жиргээ байж байна. за дамдын сүрэнгийн бямб сайхан гэдэг хүн хаан төрсий. За ямар сургууль төгссөн гэх нэг товчхоо нэг яваад байгаа чи. Би одоо яхтай аав маань Ховд аймгийн Дарвис юм. За Уугуулхан.
ээж минь Сүхбаатар аймгийн Халзан сумын өвөөлгөө. зөв. Энэ хоёр хүн яагаад танилцж байгаа гэхээр аав маань багшийн дэд сургууль төгсөөд Дорнотод очиод багшийн сургуулийн багш байхдаа оюут наваас утсан юм байна. Ээж. Тэнд хайр сэтгэл үүссэн. Тэндээс манай аав ээж гэр бүл болоо тэгээд дундаас нь төрсэн отхон хүн би Улаанбаатар хотод төрсөө. Аль төрхөө? Нэгдүгээр төрхөд төрсөн. Тэгвэл нөгөө төр би хоёрдугаар төр. Тэгээд энэ дөрөвлийнхаа донд 120 мянган хүүхэд бол төрсөн. Тий. Сургууль соёлын хувьд бол би 52 дугаар сургуульд очиж 1-р сургуульд шилжиж төгссөн 10 жилээ. Хойшийн миний нэрмжид. Тий 52 дугаар сургууль байсан. Тэгээд 8 дугаар ангиас 1-р сургуулийн 5 ангид шилжээд. За математик, физик юм сонирхол. Математик, физик төлхөө сонирхолтой байсан. Ингээ 91 онд би Монгол Улсын их сургууль банкны ангид орсон юм байна. Тэгээд их зэгтэй үе байсан да. Уг нь бол 95 онд төгсөх хэрэгтэй байсан. Тэгээд 97 онд төгссөн байна. 2 үлэрсэн. 2 үлэрсэн муу юу. Тэ. Тэр яхаар үлэрсэн дээ. Хөтөлбөрийн шинжилгээ. Тэ зах зээлийн эдийн засаг бүх юм салж нийлээд багш нар маань зах зээлийн эдийн засаг гэж дөнгөж ойлголт нь шилжиж ирсэн. Яг нь 1-р курсээс өөр хичээлүүд бол боломж юм байсан. Энэ их сургуулийн үндсэн платформ бас сайн байсан гэж. Тийм байна. Тэгээ 2-р курс руу орж ирээд нэг сангаа ичрүүднээс яваад асалтайхан байсан. Тэгээд ганцанд яваад. За тэр үед. Тэгээд Польшид очив. Агч нартайгаа бөөнөр нэг бүлэглэл гэж үүсгээд бизнес хийсэн. Тэгээд шатчих тий. Тавлаа мөнгөгүй тэгээд 1 жил болсон. Хийж үзэх хүмүүс хийсэн. Тэгээд за ерөн би болий хичээл сургуультай явлаа гэд. Хамаатай хоёлаа нэг замын зардлаа хэмнээд $500 нэг машин аваад. Бонж иржсэн тийм түүхтэй. Зөв. Тэгээ 97 он төгсөн. Гэтэ би энэ дээр баярлалт юм аа. Яг хуу санхүүгийн харилцааг ганцаг гэдэг сонин схем дээр үзээд тэгээ орж ирж сайжирж байгаа онлуудыг эдийн засгийн суур онлуудыг үзээд яг тийш таарсан байна тий. Одоо би бүр гайхалтай. Одоо манай сангийн сайд Хүрлбаатар гишүүн маань Австрал мастер хийж ирсэн цоошин залуу. Монгол банкны болдоо багш маань эрхүүд мастер хийж ирсэн. Дөнгөж зах зээлийн эдийн засаг нэг нь орс дээр мундаг, нөгөөх нь англи дээр мундаг. Орс англи үг хойлол биднээс ям ангаагаал. Тэгээд нөгөө чөлөөнөөс ирсэн хүн чи яахтай. Хөрлөө өгс микро эдийн засаг заагаад шалгалт авсан чинь тестээр авна гэдэг нэг сони юм гараад ирчихсэн. Би нөгөөдхийг мэддэггүй. Хуучнараа бодлогын бичээл, бодолтыг бичээл, хариултыг бичээл, тайлбараа бичээл хэдхэн нэг хийгээл хугацаанд дуусчихдээ. За. Тэгсэн чинь муу авчихдээ. Яагаад ингэж муу авчих. Бодсон шүү дээ. Тэгээд бодсон. Гэхдээ яг тийм чинь үүсээгүй. 50-60 тест гэж бүглэх хэрэгтэй байдаг. Би болохоор бодоод бичээд байдаг. Тэг яг яад ингэж ангийнхныхаа хүүхдүүдээс асууж. Гэхдээ наа чи ингээл тэд ингээл дугуулал өө хавхав. Тэгээд ч нөгөө хөрлөө өгш лекцүүдийг нөхөж уншиж байгаа. Орсон чинь онцовчлаа. 100% бүгэлжлээ. Бүглэхийн хувьд бол бүглээ. Тэгсэн чинь хөрлөө өгш дуудчихжээ. Мастер компьютер дээр нэг юм минсвер гэдэг нэг тоглоом байдаг гэсэн. За. Багш нэг компьютер тавьчихсан. Тийм дээр тоглоод компьютертэй тоглож болд юм байна гэж хараалаа. За юмсахаа үнэнгээл яасан багш. Хинээс хуулсан. Хуулаагүй. Өөрөөл хийсэн. Гүчээ хуулсан. Чи түрүү ингэж хийчих одоо яаж ингэж хийчих. 7 хоногийн дотор. Гэхдээ багшаа би чөлөөнөөс ирсэн. Тэгээ аргыг мэдэхгүй байсан. Анхудаага л тест гэж бөглөж үзсэн. Тэгэл яах вэ? Та идэхгүй л ахаал авчихгүй. Бодлого өөрчилж би дахиад хийгээд. Тэгээ хүрлээ багштай тухайн үед их дотн тэгж танилцж байсан.
би бас нэг харилцан үнэлж ийсэн. Одоо ч гэсэн бас тэгээд харилцаатай байдаг. Яг хуу үжил бодлын хувьд бол наанцан юм байж болдог. Тэгээд одоо нэг өөрийнхөө хийж байгаа салбарын шигсэн энэ хогоо идлээ татвараас нэг жоохон гайгүй болгоод өгөөч. Экологийн татвар тогтоогоод өгөөч гэл гугаал явж лээ юм л да. Тиймэрхүү. Тэгээд яг хөө эргүүлээд ингээ ярихад энэ 3 жил дараалаад 3 ангитай төгсчгөр би банкны салбарын 100-аад найзтай болсон байна. Одоо манай их хурлын гишүүн Жавхлан байна. Монгол ангид байсан. Дэд ерөнхийлөгч. Тий. Худалдаа хөгжлийн орхон маань. Талайгаач Бадраа маань. Тэгээд ерөнхийдөө бол манайхан бол Монгол банкаар төлөвлөгөө харилцааны банкуд ч гэсэн том захирлууд хийгээл явж байна. Тэгээ их сургуулийн банкны эдийн засгч, санхүүч мэргэжилтэй төгссөн. Тэгээд сүүлд ингээд хувийн бизнес олон юм игээд ирэхээр энэ хууль эрх зүй хэрэгтэй юм байна. Дахиад их сургуультай орсон эрх зүйгээр 11 онд эрх зүйч мэргэжилтэй төгссөн. За ерөнхийдөө бол надад бол боддгоо би нэг суугаад мастер, доктор гэхээсээ илүү эхлээд нэг бакалавр гэдэг юм их сайн эзэмших хэрэгтэй юм байна. Тэрний үр шимээ үзэх хэрэгтэй юм байна. Суур боловсрол. Тэгэж үзээд би нэг тийм мастер, доктор гэдэг зүтгээд байхсан нь бол байхгүй. Айхтар тийм англи хэл алга олон солгон шин алга 2 бакалавртай. Чиний шир бол муу юу? Муу. Гэхдээ өөрөө чи ярьж байгааг сонссон даа гэл юм бэлээ. Бүү байхгүй. Амьдралаар л ингээл нэг ойр зүрээ төөрчгүй хүн шиг яваад үсчихгүй хүн шиг хоолоо идэв. Тэгээд нэг жоохон бизнесээ найсан цааш нь болчиход бол. Одооны залуучууд бол манайс сайхан байна, сайжирсан байна. Тий. Тэгээд бас нэг нэрнчин багш хэлжсэн нэг үг гэдэг юм бэл. Монгол хүүхдийг 12 нас хүртэл нь Монгол ёс заншилтай монгол хэлний сурах гэдэг. Тэгэхээр юу гэхээр сурахад бол хамгийн хэцүү л. Углуур гарын сурцсан байхад монголоор сэтгэдэг өнгөлтнээ. Тэгээд дараа нь бусад хэлийг сурах хэрэгтэй юм болов гэсэн. Би энийх нь өөрөө хэлгүүдийн хэлж байгаа юм шиг их зөв үг юм байна. Биднээсийн сэтгүүгээ бас дархлаанаас юм өсөх насанд их чухал юм байна. Өөр хөвгтөө бас энийг өвлүүлэх юмсан гэж боддөө. Надад нэг өөрийн чинь нэг нэрийн хуудас байгаамаа. Энэ нэрийн хуудсыг ингээд одоо олон жилийн өмнө өгсөн дөө. Би надад харалц бас яах гэж танилцсан. Бас нэг юм хогны асуудал байсан юм уу? Тэр нөгөө намынгийн 25 жил 20 жил. 20 жирүүгээр танилцсан юм байна. Энэ борцаас яагаад заавал ийм өнгөн дээр хийсэн? Яагаад энэ дээр нэг юм ногоонг байгаад байгаа юм? Энэ ийм байвал та би 12 онд хотын захаанд ажиллаж байгаад нийслэлийн засаг даргын тамга газар үйлдвэрлэлд хэлцэн дараа байсан. Тэгээд тухайд энэ Монголын 2 дахь түүхий дээр хөдөлмөр хэрэглэгчдийн үндэсний холбооныхын санал тавиад За манай холбооны тэргүүн ерөнхийлөгч болооч энэ холбоог ер нь авч явах хэрэгтэй байна гэдэг. Тэгээ би ч төрийн албан яадаг хүн болохгүй хаа гэж нэлээд үтсэн л дээ. Тэгэхээр манай хотын дарга байсан мөн 2 дарга, хурлын дарга нарийн хурлын дарга нас гээд менежер Батгой эднээс талтлаас бүр ингэ суудсан. Миний асуудал төр чи нэг жоохон зэгслээтэй. хотын. Тий. Тэгээд би энэ холбоог хариуцаад явсан. Одоо хүртэл явж 8 жил явж байна л да 12 оноос хойш. Тэгээ энэ цаас бор байдаг нь яах вэ гэхээр энэ их надад их үнэтэй цаас юм байна. Энэ цаасыг одоо хаягдл картон цаасыг цуглуулад дахиж боловсруулад гарч ирсэн цаас, Монголд үйлдвэрлэсэн цаас. Монголд. Тий. Бид нэр одоо хооны манай зарим нөхдөд ингээд баахан цаас картон хайрцаг үүрэл явдаг штэ.
нэг юм цуглуулаад тэр тэнд очиод энэ болж хөрч байна. Тэг энэ одоо бид бүхэн ингээд гараараа цуглуулад нуруугаараа тэрвэрлээд дахин боловсруулаад гараад ирсэн цаас. Уг нь бол яг зориулт нь бол жоохон зэрэглэл муутай цаас юм. Ингээд нэг сайхан нэр утас хийхээс илүү цаасаа харьцсан л цаас байхгүй. Тийм бай. Өнөөдрийн хэмжээнд Монгол улсад үйлдвэрлэж байгаа хамгийн сайн цаас нь юм. Тэг ямар ч одоо технологич дутуу байна уу, царай муутай байна уу, хамгийн гол нь энэ цаас нөр надад хэрэг. Тийм бай. Тэгээ яг хөө дээдлийн хэвлэлт эднээс бид нэр офстэй хэвлэлчтэй. Тэгээд юу вэ гэхээр нэг одоо гоё хэвлүүлээд, гоё бүрээд, товгор болгоод их мөнгө оруулж болно. Тэр хэмжээгээр экологийн бохирдол бий болдог. Яг ясамдэр миний нэрийн цаас бол та ингээд санаатаж уу сансруу хайчаад өөрөө задраад усаад явчихна. Тийм үү? Тэгээ шүү дээ. Бүрэлт байхгүй, пилонк байхгүй. Тийм байна те. Тийм байна. Надад бол одоо энэ цаас чинь бол үнэтэй цаас. Яг шамтай адилхан. Яагаад гэвэл би зураач хүн. Ийм өнгөтэй ийм юм дээр рисм хийх, үзэг харандаа явах ямар сайхан байдаг гэж санаас нөгөө яндан цагаан юм дээрээс илүү гоё. Тэгэх үү тийм. Тий, скизм тэр их гоё шүү дээ чинь. Өөр нэг жаахан гэгээтэй болчихвол энэ бол ерөөсөө зураач нар бол тэгээ энэ дээр байгаа нэг юм цагаан тол мол энэ төр байгаад байна. Энэ чинь өөрөө ирсэн хийгээ гараад ирэхээр их гоё болд ам ордог байхгүй. Тэгээд нөгөө талаар энийг томор хэвлэж чадах уу? Гэхдээ энэ яг та яг нөгөө том 2 тонны хэмжээтэй орчим тооноос 2 тонны том урлаантай гарч шүү. Гүг. Тэгэхээр хэрчтэй уртаарч авч болно, гэрчүүлээч авч болно. Тэгэхээр өөрөө яг ийм цаасны үйлдвэрийн одоо эзэн байна уу? Эсвэл одоо юу байна уу? Менежер нь байна уу? Одоо энд манайд энэ дахин боловсруулах нэг 23 үйлдвэр ажиллаж байна. Монголд уу? Тий. Юу дахин боловсруулдаг гэж. За түлхүүтэй хумцар. Хумцарыг. Тэгээд цаас байна. Малын яс байна. Тэгээ тосоор хийж байгаа савнгууд ч байна тийм үү. Тэгээд моторын тос байна. Дугуй хүртэл байна. Металлууд байна. Хамгийн Монголд ажиллаж байгаа хамгийн том дахин боловсруулах үйлдвэр нь юу шүү дээ. Дархны хард төмөлөг үйлдвэр юм байна шүү дээ. Хуучин төмрийг авчиж. Тэгээ энэ маань өөрөө 100,000 тонн 108,000 тонн хаягдл ороод 100,000 тонн эцэг бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй. Маш сайн технологи. Хамгийн том нь. Бид одоо яг аль биесээр дахин үйлдвэрийн маань өнөөдрийг хүртэл албаныхаа гишүүн болоогүй байдий. Гэтэ үндсэн түүхийдийн 100% бидний хүлээн гэж үүдэг. Тэгээд таны энэ тэнд нэг юм ногоо өнгө наад тэмдгэн дээр чинь нэг ногоо өнгө байх ингийн тэмдгэн дээр. Энэ экологийн талаар энэ юм байгаа л дээ. Хоёр дахь түүхий дээр хөдөлмөр эрхлэгчдийн холбоог ингээд аваад за болж байна. Сайн холбоо ингээд бүх ингээд тэгээд үстэл хараат холбоо байхгүй. Хараат. Тий. Юу гэхээр ундааны сав, лаац, төмөр бүх юмаа цуглуулна. Өөрөө тэгсэн мөртлөө та хэдээр ав тэдэр л өгнө. Та хятад байна, та үйлдвэр байна. Аваад үйлдвэрч угаасаа баг байсан. Хятад орж ирээд хонцор ундааны савд тэр чигээр нь авна. Гэл ороод бүгдийг авдаг байсан. За би тэгэхэд бодлолтой одоохонд бол би хятадтай тэмцэхгүй. Мөнгө өгөөд авж байгаа дээр нь ахуулж л байна. Тэр хэрээр биднүүсийн байгальд шингэдэггүй хаягдал ангиллагдаж ялгагддаг тодорхой хэмжээний мөнгө болж байна. За тэр түүхийн эдийг үнэтэй цэнтэй болгох ажил хийх хэрэгтэй байна. Тэгээ холбооныхонтойгоо яриад дөрмөдөө өөрчлөлт оруулаад холбооныхоо нэрийг солиод Монголын хог аяглаг дахин боловсруулах үндэсний холбоо болгосон. За яагаад ингэсэн гэхээр нөгөө түүдэг мэд хүн яач вэ гэж байгаа юм биш. Энэ recycling гэдэг үг маань өөрөө дэлхийн брэнд нэр юм байна. Энэ нэр аль биесээр авъя. Тэгээд цуглуулдаг, нийлүүлдэг нэг хэсэг. Дахин боловсруулж үйлдвэрлэдэг нэг хэсэг. Голд нь холбоо одоо энэ орчин үеийн хэлээр бол хог аяглалын мишмүүдийг
зохистой хийх юм бодлого явуулах хэрэгтэй байна. Ингээд бид хурлаа хийгээд өөрчлөлт, нэрээ өөрчлөлт, үйлдвэрүүдийг бий болгох тал дээр төлөв ажиллаж байсан. Тэгээд өөрхий биднээсээ хийж байгаа ажил ногоо ажил үү. Тийм байна. Тийм ногоо ажил үү. Ер нь бол яг та энэ дахин боловсруулах, хоёр дахь түүхий гэдэг энэ үйлдвэрүүд бол Монгол улсад байсан байна. Хуучин Шилний үйлдвэр. тий, шилний үйлдвэр байна. Халмын цавны үйлдвэр байна. Нэхээс гүйдлийн үйлдвэр, савнгийн үйлдвэр, ясны үйлдвэр, нойлын цаасны үйлдвэр байсан. Энэ хэд мэн одоо устсан. Энд ч одоо жижиг дунд үйлдвэрийн салбарт бол хвчлэн харьяалагдах уу? За ер нь бол Жидүү гэдэг рүү харьяалагдана. Одоо ер нь яг үндсэндээ бол бас нэг өөрөө жидүү гэдэг юм байна. Өөрөө их тийм сонио ойлголт болчиход байгаа юм л да. Юу гэхээр яг жидүү гэж юу вэ гэдгээ манай төр өнөөдөр хүртэл албаасаа тодорхойлж чадахгүй. Энэ ягаад одоо хүмүүс жоохон өөрөө үйлдвэр баригдсан дарга байсан байж гэх баг л та. Тэгээ би 9-оос 12 хоног дуустал хамгийн газрын нийслэлийн засаг даргын тамирын газар үйлдвэрлэл хийсэн дарга байсан. 9-оос 12 он. Тий. Тэр үед бол хариуцж байсан ажлуудын нэг жижиг дунд үйлдвэрлэл байсан. За өнөөдөр ингээ харахаар жижиг дунд үйлдвэр нэрээр том бизнес, том үйлдвэрийг дэмждэг бодлого явуулсан байна. Харин тийм ч учраас одоо биднээс игдүүлсээд нь шүү дээ. Боломжийн маань хулгайлчлаа. Тэгэхээр жижиг дунд үйлдвэрлэлийнхээ салбарт байгаа та нарт одоо ухааны дахин боловсруулах юм байсан бол маш олон ажлын байр бий бол маш их олон бүтээгч хүнүүд шинээр бий болох нэ. Энэ манай салбар өөрөө их онцлогтой салбар юм байна. Байснаа байхгүй болгоод ортоос тэгээд эргүүлээд бий болгох гэж болохоор хэцүү асуудал. Өнөөдөр 70 жил, 80 жил, 90 жил болсон ноос нь бол ажиллаж мах гэдэг тэр маар нь зээлээ авчдаг тийм ээ. Том үйлдвэрүүд нь хувьцаагаар худалдаад авсан байж идэг. Хувьчлаар тийм. Биднээс юу байгаа юм бэ гэхээр Улаанбаатар хотын 3 тал 3 овоолготой хог байна. Баялаг байна. Одоо тэр маань баялаг биш болсон. Баялаг гэснээс хор болсон байна. Тий. Баялаг гэснээс ингэсэн даханд очтیں۔ Нэг нөхрийн нэг бас жижиг дунд үйлдвэрийн нэг реклам байсан юм юу байсан. Сурталчилгааны ажлаар тэр нэг нөхөр дархны бүх гэлгаруудыг түүгээд дархан хот гэлгаруудг олцсон заяа. Энд ингээд замаар ингээд яриад ирсэн шүү дээ. Цэцэг дэрч юм шиг. Тэс байхгүй болсон. Яасан гэсгүй. Манай нөгөө тэр хин Олон баяр. Хогийн олон баяр. Хогийн олон баяр гэж юу юм гэдэг гэсэн чинь одоо чамайг бас хогийн гэд дууд юм билээ шүү дээ. Нөгөө одоо хогийн бямбал гэдэг. Хогийн бямбал гэдэг юм шүү дээ. Тийм ээ тийм ээ. Тий. Хогийн бямбал. Гэхдээ хогийн дамжин сөрөнгийн бямбал болох нь үгүй юу? Биш ээ. Дамжин сөрөнгийн хогийн бямбал. Дамжин сөрөнгийн хогийн. Аав юм асуулт. Би өөрөө чаддаг нэг кофе чанж өгье. За. Тий. Чи өдөр ингээ гадаа сууж जैन дөнгөж хавар одоо цас айлж जैन тий. Цасан доороос одоо чиний бодлоор юу урах вэ? Ер нь бол хүн төрлөختний. Энэ зөвхөн Монгол Хүн төрлөختний тий. Хүсэн хүлээдэг улирал бол ирж яваа цаг буюу дулаан улирал шүү дээ. Гэтэл Улаанбаатар хот ялангуяа цас хайлахаар хамгийн том аюул нь үргэлжлэлт. Энэ бол нөгөө айхтар орчны бохирдол. Түрүүн би нэг цохос дурдаад өнгөрсөн. Энэ Улаанбаатар хотын 3 талд нэг сайхан хог авуулаад тавьсан байгаа шүү дээ. Тий. Бүрэнгээд хэдэн сая 100 сая ч бөөмөд. Ирмэн өөрөө шар устайгаа холдноо. Жалга ус руу орж ирнэ. Жалга усанд байгаа хаяглууд байна. Дээр нь манай гэр оролын жорлонгууд байна. Булан дохоод бага шийдсэн хөлдсөн юмнууд цасан доороос ногоо биш хор гарч ирж байна. Одоо энэ шар усны үеэр бид энэ коронавирус гэж тэрнээс айхмар юм бол халдварт өвчин хавдрын их усэр энэ нэмийг л одоо нэг байхгүй болгож байсан. Их усэр байхгүй бол ямар ч муу юм болохгүй шүү дээ.
Би ч Улаанбаатарыг бас яриад байгаа юм биш ээ. Биднээс юм мөрөгдөг уул уу. Тийм ээ. Тий. Хогийн цэг болсон. Жалга. Үлжөө хаварчаа зүүн. Тэгээ хогоолаас нөгөөх нь доошоо бохирдоод гисэд ор. Дэндээс ургасан өв сургамал ямар юм барах. Тэрийг нийцсэн мал нөгөө биднээс юм бахархдаг 500 төрлийн эмээ ургамал иддэг мал юм ах хород идэх гэдэг шүү дээ. Ингээ өргөн агуулгаараа бодохоор энэ үндэсний хэмжээний асуудал байна. Тэгээд эхний нөгөө нэг хайдал цуглуулад байдаг хүмүүсийн холбоо руу би яваад орчлоо гэсэн чинь сүүлдээ экологийн асуудал болоо явчихсан. Тэгэд нөгөө оршихын тухай асуудал болсон бүр сүүлдээ. Тий бүр одоо би тэгээд ер нь асар том аюул биднээс одоо нөгөө утааг нэг хязгаарлаа гэдэг нь шүү дээ. Тий. Гэтэл араас чинь орчны бохирдлын үе өсвөр бас хогч ингээ хаалга тогшоод байгаад идэг. Би одоо хаалга онгоолгож өгөхгүй л өшгөлөд ороод ирнэ л дээ. Тэгш энэ 2012 онд Улаанбаатар хотын хог 720 мянган тонн байсан бол өнөөдөр та хэд гэж бодож байна? Мэдгүй шүү. Сая 500 мянган тонн. Оо за. Хоёр дахин нэмэгдсэн. Сая 500. Гэтэл төрийн оролцоотойгоор төрийн хүчээр өнөө 5 толгой баялагын үр шимээр 1 сая тонн нүүрсний асуудлыг шийдэж шүү дээ. Би их зөв хүнтэйгээ танилцж байна гэж бодож байна. Тэгэхээр өөрт чинь кофе чанж өхийн өмнө би нэг зүйл хэлж нэг зүйл ийм тэмдгийг өөрчн зүүж өгье гэж бодож байна. Тэр яг тэр ногоон тэр одоо тань олуулсан холбоо штэ. Тэмдэг нь манай дэлхийн хатуу хаягдлын холбоо. Хатуу хог хаягдлын холбоо. Дэлхийн. Тий. Олоос. Тэр ураны хаягдл орох үеийн дотор. За энэ дээр бол арай орохгүй. Арай орохгүй. Тэр маань он цаюултай болоо. Он цаюултай хог хаягдл болчдөг тий. Энэ 100 гэдэг тоо энийг ийм хэлбэр хоёрыг өөрөө зурж гаргасан юм. Тий. Тэгэхээр бас миний хайртай л ид. Өөрөө энэ нэрийн хуудсантай жигтэй хайрт юм. Жигтэй хайрт юм. Зовж хийсэн цаас. Гэтэл магадгүй хүмүүс чамд хайртай болох байх. Яг л вөхөр хүн чинь нэг тийм өөртөө үйлчилсэн, өөрийнхөө төлөө явсан хүнд их сайн байдаг шүү дээ. Тий. За энийг би сууж ямар одоо мэдэл авах гэж байна. Бас гэж шүү. Тий. Гэтэ юмыг яаж мэдэх вэ? Ер нь хүний амьдрал янз бүрийн ажил үйл хийхийг алийг тэрэх үү тийм ээ? Тийм учраас яг ингээд энэгээр ер нь наад ингэр чи ер нь нэлээ юм зүүх нэгууртай ингэр юм а да. Олон улсын албаны тэмдэг байна. Доор нь бидний 100-1 гэдэг тэмдэг байна. Тэгээд микрофон байна. Тэгээд үзэг байна, тийм ээ? Дамжин сүрэнгийн бэм сайхан. Ийгс. Энийг одоо би мартахгүй. Дамжин сүрэнгийн бэм сайхан гэдэг нэрийг мартахгүй. Харин магадгүй зүсий чинь мартсан байж мэднэ. Гэхдээ энэ дамжин сүрэн гэдэг энэ одоо бидний сэтгэлд үлдсэн хүн бас мундаг олон хүн биш үү, тийм ээ? Аав чинь юу хийдэг вэ? Уг нь бол багш хүн байсан. Багш хүн. За. Тэгээд намын ажилтан болсон. Зөв. Миний мэдхий. Ухаан орж эхэлж байхад би 3 настай байхад Архангай аймгийн онгоцны бодлогын дарга байсан. За. Дараа намайг 1-р ангид ордог жил буюу 81 онд гэсэн үг шүү дээ. Увс аймгийн онгоцны бодлогын дарга байсан. За. За тэрний өмнө бол олон аймагт байсан юм билээ. Тэгээд арай нэг голоо цонны мах өргөх дайтай болох цагт зүүн баянд Зэрэг ангийн хөөсний ангаалмны дарга байсан. Зөв. Нисхийн бол хошууч. Зөв. Тэгээд армийн хошуучаар тэтгэврт гарсан. Сүүлд нь орбитын зэрэг ангид намайг 10 төгсдөг жил орбитын зэрэг ангид байсан. Тэгээд тэтгэврт гарсан боловч нэг арь ширний үйлдвэрийн нийтлэлд няруу хийгээл зохиж явсан нэг хөдөлгөөнтэй л хөгшин байсан тийм.
Тэр нисхийн салбарт чи энэ чамд их сайхан байсан баг те. Аав нисхийн дарга. Хотын Тухайн аймгийнхаа. санаанаас гардаг юм бол нислэг чихэр тэрэл зундаа хоёр шүү дээ. Тийм ээ тийм нисдий. Хөөхд байсан ч одоо. Би кофега чанаад хий. Өөрөө нөгөө экологийн цэвэр байдлын төлөө бас хүнс орчин экологийн цэвэр байдлын төлөө ажилдаг тэр тухай санаа зовдөг. Өөрөө дөндөл олон ажил хийсэн баг. Төр хэдэн жил ажилласан юм. Би чинь тэр 9-с 12 оны дуустал 4 жил ажилласан юм байна. Хотод тий. Тэгээд хувийн хвшил. Ер нь тэгээ хувийн хвшилтэй. Хувийн хвшилтэй. Тэгтээ голдуу яг 12 оноос хойш бол бүтэн Монголын хог аялал дахин боловсруулах үндэсний холбоо болгож өөрчлөөд өнөөдрийг хүртэл сайхан хогоол ярьдаг. Хогоол ярьдаг. Би өөрч бас нэг экологийн бас гайгүй цэвэрхэн кофе шинжээг. Тий. Шот кофе ч тийм ээ. Шот ч наа. Нэр нэ аюула. Кофег нэр. За энэ хооронд өөрөө надад өөрийнхөө хүсэл тэмүүллийн тухай нэг бицгээ яриач хөө. Ингээ насаараа ингээ тог ярих юм. Ер нь юм байна л та. Ерөөсөө тэгээд тангараа тавьчих юм. Хогл ярина гэдэг. Хүн бол хязгааргүй бол хүсэл мөрөдөл байд юм байна. За хүн чинь өөрөө сайхан амтчмаар байна. Тийм ээ? Тий. Илүү бүтэн баймаар байна. Өөр хүүхдээний сайхан өсгчмөр байна. Өөрөө төлж аав ээжийг асар чамгаалмаар байна. Тий. Тэгээд зөндөө хүсэл мөрөдөл байна шүү дээ. За ми чинь бас тэгээд нэг эдийн засгч мэрэгчлээ хүн. Тэр улс орны эдийн засаг бодно. Ирэх зүйч мэрэгчлээ хүн. За нэг хүн болгоныг бас нэг хэрэг дөгд орчихгүй ёс суртахуунтай амьдрал сурмаар байна. Хийсэн ажил, бизнес, төрийн албаа бодохоор стайхан байх ингээд маш олон төрлийн проблем байдаг. Тэгээ энэ дундаас яг ингээд сүүлийн 8 жил тасралтгүй ингээд хог хаягдал бодоо яриад эхнээс нь хийгдээд явж байгаа хүмүүс тэгээ хамтраад явхаар гарцаагүй бид нэг суур гэж нэг юм байна. Аливаа бас бол үндсэн хуулийн дотроо байдаг. Үндсэн хуулиа суурилдаг гэдэг шиг. Монгол улсын иргэд Улаанбаатар хотын иргэд Монгол хүмүүс нэг эрүүл орчинд өвчин зовлонгүй байх нэг суурны хог аяллаа асуудал үгэнц нь болчиход байгаа шиг байна. Тий. Ер нь энэ жоохон хууль одоо сурцсан мэддэг гэх нь хаашаа энэ эрх зүйчний дэлгэхэд хог аяллаа тухай хууль гэдэг нэг хууль байна. Хуультай ус шүү. Хуультай ус. Гэтэл энэ хууль бол ийм байгаа л да. Хүмүүс бол ойлгохтой нэг хогийг цуглуулад хаяад аавч тэр дараад булаад устгадаг тийм л хууль гэж ойлгоод байдаг. Зохицуултын хууль гэж. Наад чинь яг учир нь гарч ирж шít. Би бол одоо хогийн хууль гэхэд над ямар юм бодогдчихийдэг байсан бэ гэхээр яг сая хэлдэг чинь. Цуглуулж яваад ашиж яваашаад хаях. Том агуулгаар нь харуул. Эрүүл мэндийн хуулийн том бүлэг юм байна. Хог хаягдлаас үүдээд тийм үү халдвар төвчин тарах бай. Орчны бохирдол үүсэх үе, хүн эрүүл мэндээр хохирох үе гэдгийг сэргийлсэн үрчин сэргийлэх том бүлэг хууль юм. Ийм нүдээр харуул би нэрээ ингээд юм орчноо бохирдуулах юм хамаагүй хайчвал надад болон өөр хөхд олон түмэнд гай болох нэ гэж ойлгож байгаа. Энэ үцгээс харах хэрэгтэй. Нөгөө талаар байгаль орчны хууль гэдэг байна. Тэрний маань бас нэг том бүлэг. Тийм бай. Хог хаягдлаас үүдээд гарч байгаа байгаль орчны бохирдолд үзүүлж буй нөлөөллийг багасгахын тулд хогийг хязгаарлана гэсэн хууль юм байна. Энэ хоёр үндсэн том зарчим бүлгийг ойлгосны дараа энэ өнцгөр харуул арай өөр өнцгөр.
Тэрнээс одоо яг би манай хотынхан бол энэ засгийнханд хэлээлээ дээ л да. Том хог эдлийн менежмент яриад хийж гэн хэрэгжиж гэн гэдэг. Яг үндсэндээ та бүхэн бол хог хаягдл цуглуулж болох менежмент хийж байгаа. Тийм байна тий. Тэрнээс биш Энэ хууль цууг юм уу одоо тэр болохоос цаашаа одоо өөрөө чи яриад байгаа нэг хэсэг өнцгүүд биш. Энийний тухайд нь хууль байхгүй юу? байх нь салбар яамдрууд руу ингээд түлхэж Хоогаа ингээд нэг хальт мүлт. тэгээд нэг эдийн засгийн урамшуул үзүүлнэ гэдэг нэг тодорхой болсон заасан. Тэрэн дээр ямар ч тайлбар байхгүй. Тиймэрхүү байдалтай явдаг. Яг үндсэндээ бол одоо манай холбооны зорилго бол ингээд байна л да. Хүмүүсийн холбоог хардаг үндэс болохоор энэ хүмүүс биднээсийн хайсан хогоог баялаг болгоод баячих гэдэг гэж хараад байдаг. Баярлахгүй бүр нөгөө талаас нь хараад байна гэж юу? Хардах хармын сэтгэлээр хараад байдаг. Их харамл та. Одоо тэгэхэд эсвэргээр энэ хүмүүсийн цуглуулад боловсруулах замаар устгаад байгаа энэ хэмжээгээр нөгөө байгальчин бохирдохгүй байна. Тий. Хүмүүсийн эрүүл мэнд чинь хохирохгүй байна. Энэ хоёр том зүйлээ олж харддаг. Юу хэлэх гээд байна гэхээр хөрсөндөө байгалаг бол балгаалаа гэсэн үг. Тий. Бол бохирдно. Биднээс юу ямар ураад болж игэл баг хог гаргаа. Иргэн аж ахуйн нэгж тийм ээ. Үйлдвэр уулс төрн хамаа баг хог гаргаа. Гарцаа байхгүй гарцсан юм ангилчдаг хүү. Ангилчвал бид авчих гэдэг шүү дээ. Авахтаа бүр мөнгө төлж авах гэдэг. Хог чи хөдөлдөж авъя. Аваад шүү дээ. Тэгээд тэрийгээ дахин босруулаад бүтээгдэхүүн хийчихлээ. Нөгөө талаар энэ маань юу гэхээр асар том баялагын их өсвөр болчихж байна. Тэр хэмжээгээр одоо нөгөө байрлалыг сүйтгэхэд түүхийд болгоод байгаа хохирлыг багасгаад байгаа. Эдийн засгийн агуулгаараа. Тэр хэмжээгээр биднээсийн бохирдлыг эрүүл мэндийн үүсэж байгаа орчны бохирдлыг тийм багасгаад байна. Энэ өөрөө тийм айгу сонирхолтой сэтгэлтэй. Тийм байна. Саяхан нэг болсон түрүү жил болсон хог хаягдлын менежментийн форум гэдэг боллоо. За. Тэн дээр хариуцсан хотын даргаас нь асуулаа. Юу гэхээр Улаанбаатар хотын төвлөрсөн 3 цэг аюултай хогдлын цэг мөн үү гэж асуусан. Гарцаа байхгүй олны унзаа баярлаад энд мөн гэж зөвшөөрч байгаа. Одоо энэ нэг юм савтаа болсон тийм үү? Цэг рүүс. Энд дээр хоёулаа нэг хоёр тусал хор хийж. Бүтнээрээ хор болно тийм. Тэгнь. За яг энтэй адилхан биднээс хогоо ангилаагүй учраас ялгаагүй учраас болж байгаа хог руугаа авчиад аюултай хог хийлээчих. Тэгэхээр тэр хог аюул маань тэр чигээр аюултай хог хийл болчихдог. Тийм байна. Тэр биднээсээ тойроод юу байна вэ гэвэл аюултай хог аюулын том төвлөрсөн булш байна гэсэн үг. Энэ өнөөдөр биднээсийг бохирдуулж байгаа. Би танд нэг юм хэлээ л дээ. Нэрсэн кофе чүрээд юм шиг. Юу гэхээр Монгол хүн тийм ээ өнөөдөр хүртэл зочд төр хүртэл гэж байна. Биднээс илэгний автортай байсан. Тий. Хотоодны шархтай байсан. Үхлийн өвчин бол тарих зүрхний шигдэс цусаа. Өөр олон төрлийн хавдар нэг бүртгэгддэг байсан. Бий болдог ч байсан. За төвлөрлийн улмаас утаатай болсон. Амьсгалын зам эргэтэн. Тэгээ цаашлаад энэ систем рүү орсон байна. Гэтэл хог хаягдлаас ямар үүдэл гарч байна. Улаанбаатар хотод сая 500,000 хүн байж штэ. Энэ хүмүүсийн хайсан бүх хаягдлыг
нийлүүлээд 3 цэг тавьчихжээ. Булах гад. Тэрэн дээгүүр одоо манай түүхийн 450-аад машин. Хувийн хвшлийн 500-аад машин. Мянган машин одоо ингээд том техник хүч ингээ ороод зурагтаар ингээл хардсан шүү дээ. Хогон дээгүүр ингээл тавьчихаал араас нь манай нөгөө дүүдэг хүмүүс гүйлдээл. Тэгээд асхаачаал яваад өгч шүү дээ. Гэтэл энэ мань өөрөө юу хийгээд байна нэхэр эсвэлтгүйгээрээ тэр сая 500 мянган хүний холиод хайцсан шууд контактаа бохрыг биен дээрээ наагаад тэр техникүүд Улаанбаатар руу ороод ирж байгаа. Хамгийн аюултай нь хогны машин айл болгоны гадаа зогсдог. Танах гэр орол байна уу, орон сууц нь хамаа. Тэнд нийлүүлээд холцсон бохирдлыг энэ чирээд ирж байгаа. Гიშгч тууч яваад ирж байгаа. Дугуунда тэгээ доогуур наагаад тэгээд эрэхтэй ингээ манай энэ одоо нэг сайн муу замаар яваад хаяад идэг. Маш тунаа шүү дээ тийм шүү. За тэрэн дээр нь яадаг хэрэг 450 мянган маш өдөр тутам замын хөдөлгөөнд орж байгаа. Тэр нь хөдөлгөж өгöd. Тэр мэн тэрэнд шүү дээ. Тэгин тэрэнд. Сая 600 мянган дугуугаар тэрэмтгэн шүү дээ. Тийм бэ. Тэгээд ингээд зам дагуулахын нам орчны бохирдлыг үүсгэж. Одоо ингээд нэг Улаанбаатар хот ингээд юу ягаа байж идэг шнэ. Одоо яг энэ зам биш үү? Тий. Энэ зам дагуу ингээд тодорхой хэмжээнд 30 наад ингээд байж байна. Тий. Машины хөдөлгөөр. Онгоцоор нисээд ингээд дээрээс буух харж яхад бүхэлдээ нэг юм саарал. Тий. Энэ юу вэ? Та биш. Тоос мөсөр. Тоос өөрөө бохирдсон тоос. Нөгөө хогноос гараад ирсэн бохирдолч. Тэрийг та яаж юм гэхээр хацар дээрээ, нүдэн дээрээ хамрууга, гарлууга наагаад байгаа байхгүй. Тэгээ коронавитой, моронотой бүгдээрэнтэй наа. Тэгээ юу өсгөхөр цусны, ясны, эрхтний хавдрч үүсэт. Энэ нийгмийн эрүүл мэндийн хамгийн том аюул. Өөрөөс эрүүл Монгол хүний төлөө энэ их ажил хөдөлмөрийг хийж яваа юм байна. Тэр одоо яхтай тэгээд ландфил нэрээр булаад байгаа юм л да. Ландфил гэдэг нь юу гэсэн үг вэ? Ландфил гэдэг нь яг зүгээр яг үндсэн агуулгаараа бол нөөцлөх хэмжээ. Одоо манайхан болохоор ландфилийг ингэж болоод ингээд органик ковыг ингээд хөрстэй булаа хийчихээр өөрөө сайхан илжирэл бордоо болчихно. Тийм байдгүй маа. Бордоо гэж тусгай технологиор хийдэг. За хийж байгаа ландфилүүд бол гадны жишээг харахад битүү орчинд хадгалдаг, нөөцлөдөг. Тэнд ямар ч боловсролт байхгүй. Тэр үйлдвэр биш. За үйлдвэр болгосон нэг ландфил бол Солонгосын Сеулад. Онгоцоор буухт харагдсан да. Нэг 2 том буш шиг том далан байгаа. Тэр нэг 20 жилийн ландфил 30 сая тонн гэж ярьдаг баг шүү. Хаягдлыг цуглуулад битүү орчинд дараад эсэлт өгöd. Тэгээ газ гаргаж байгаа. Одоо энэ чинь нөгөө сэргийт хийч хүчиж тэнд гарч тэнд гаргаж байна. Тийм байна. Манайд ээж юм гэхээр шууд ингээд газар хонхоолгож жагаад түрээд тэгээд дээр нь хогоо шууд хийгээд булаа хийчих. Тэгэхээр тэнд дотор хими, биологи тэгвэл бид 3 том тесрэх бодисын дунд амьдарч байгаа гэсэн үг. Тийм шүү дээ. Доогоороо нэвчиж байгаа. Тий. Тэн дээрээс ч одоо байгалийн цас бороор доош ороод илжирээс үүснэ. Тэгэхээр яг хөөхөр нөгөө хөрсний усаа бохирдвол. Тий. Хөрсний ус маань яг хөөхөр үе талангаараа яваад дотроо ороод тэр гүний ус руугаа орно. Тэгээд тэрийн сараад тэгэл тавтар ундаа. Энэ нийт юм шээ. Энэ бол ирээдүйн гам шиг. Ядаад энэ доогоор хамгаалт хийсэн бол. Тэгээ би бас нэг олон хурал зөвлөгөөн дээр ингээ ирсэн гадны ихнээ жоохон гүйд юм л та. Японуудыг, Солонгосуудыг гоогаад, Америкуудыг бас гоож үзсэн. Манайд энэ 3 том хогийн цэг байгаад байна. Эндээс үүсэж байгаа экологийн бохирдлыг тооцох арга байна. Боломжоор бол нэг тооцоод өгч. Юу гэхээр доошогоо шингэн бохирдол аюултай өсөж байна. А дээшээгээ болохоор одоо хөлөмжийн хий гараад байгаа.
энийг нэг тооцоолохоор биднээс ерөөсөө шууд хэлж байгаа. Биднээс Хүлэмж хийж одоо эндээс үү? хөлөмжөө хийж өөрөө энэ эсэлтээс үүссэн агарлууд игдэж байгаа бохирдол шүү дээ. Одоо юу хийх вэ? Юу хийх вэ? Одоо биднээс нэг сая тонн нүүрс төлөөд бохирдож өгөх гэж байгаа угаартаад. тийм байна. Сая 500 мянган хогноос юу үсв? Тэр илзрэл бохирдлоос дээшээгээ агарлууд игдэж байгаа. Одоо эндээс ойрхондоо ингээд наран тэнд харагдж байгаа дайрах цагаан тий. яг урд зулаа дээр мөн байгаа моронгийн даа. Тий. Эндээс гарч байгаа хөлөмжийн хийхээрээ бид буцаад бас дахиад ордож байгаа. Тэр механик болон агаараа дээр нь шингэний бохирдлоо. Тэгээд сая одоо энэ нөгөө түмэн жорлонтойгоо нийлээд ингээд ер нь их л хэд хүнд хэцүү орчинд байгаа. Ингэхгүй тулд яах юм? Өөр яах юм? Одоо За яг ингэхгүй зорилго юу вэ? ингэхгүй тулд уг нь бол хог эдлийн менежмент гэдгээ зөв зөвхөстэй хийгээд тэрийг яах вэ? Хууль хэрэгтэй юу? Хууль байна. Хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэхдээ байгаа мó тэр нь тэгээ яг энэ бүх сая асуудлыг багтаацсан хууль юу? Уг нь бол муу хууль гэж байдгүй юм байна. За Хийж чадвал муу хууль сайн хууль болдог. болчдөг. Хийхгүй бол хамаарч сайн хууль хамгийн муу хууль болдог. Хэрэглэгддэг. Хэрэглэгддэг. Биднес хогондоо жоохон тааруухан хогоо ангилах хогоо ирнэ. Энэ үдэлчин хүмүүс тэр байгаль дээр их цэвэрхэн илүү дотоо нэг хэрэглээгүй амьдэрдэг байж тээ. Одоо ингээ хотчоод олуулаа нэг дээр суугаад ирэхээр өөрөө ирэхгүй энэ тухай бодох хэрэгтэй, энэ тухай нэг хүн зүтгэдэг байх хэрэгтэй байна. Би их баяртай байна. Яг л баяртай байна вэ гэхээр ядаж нэг хүн одоо ингээд бас бидний тарьж өдөр бүхэн тарьж байгаа энэ хогийг тэр хогийн тухай бас түүнийг яах тухай бас ирээдүйд үр хүүхэд маань юугаар амьсгалж юугаар юун дээр амьдрах тухай ярьж ирсэн би их баяртай байна. Өөрийн чинь дуу хоолой төмөн хүний сэтгэлд хүрч бид бүгдээр бодгол хэрэгтэй цаг. Тэгээд цаг тоолд эхэллээ. Бодгохоос ойлгомжтойгоор бид нар хийж хэрэгжүүлэх хэрэгтэй. Тий. Одоо Бодох нь бол өөрөө бодсон байна. Хамгийн сайн хүмүүс бол хүүхдүүд юм байна. Яг зөв. Хүүхдүүдэд ингээ хичээл ороод хаг гэдэг чинь ийм амар ингэдийн тэгдийн гэхээр бүр хаа тийм үү гэж. Бидний сайхан экологийн боловсрол гэдэг нэг жижиг юм төсөл өөртөө хийгээ санаачлаад 150 сургууль дээр эко клубээр дамжуулаад явуулсан. Одоо нэг хаягдл батарейг чинь цуглуулдаг хогийн сав хүртэл байршууллаа. Байгаль орчны яам зингийн усны мөчөнтэй доктор тийм тий. тэднээс мань хамтраад ингээ хийс чадсан. Тэгэхэд хүүхдүүд гэртээ эзэн. Хүүхэд багшийнхаа өгөнд ордог. Ациг хүүхдийн өгөнд ордог. Тийм байна. Наа батарейгаа ингээд бид одоо ингээд удирдлагын батарей шилээ хаях болохгүй. Цуглуулад сургууль дээр авчираад хийчихдэг. Тэгсэн хүүхдүүд чигтэйх олон батарей цуглуулсныг хөдөлгөөн болсон ш. Болж байгаа. Тэгэхээр яагаад бид нар энэ боловсрол руу орчихвоо гэхээр за яах вэ гэдэг сайн муу ингэж явж байгаад нэг сайхан үйлдвэрүүдтэй болох л баг. Тийм ээ. Тэр цагт маргаашийн хог тархич нар өнөөдөр хүүхдүүд байхгүй. Та бүхэн бол мянга ойлгосон ч гэсэн яг ингээд ангилцсан хогны сав байхгүй бол шууд л хийчих. Та бүхэн тийм дадал суугаагүй. Суугаагүй үнэ. Гэтэл өнөөдөр бид хүүхдүүдэд тэгж хүмүүжүүлэх гэсэн. Зүгээр цаасыг цаасна гэсэн. Усыг ундааны савыг ундааны савнаас ав. Батарейг тусад нь хайдаг. Ийм л дадалтай болгомоор. Энэ гудамжинд машинтай явж исэн чинь энэ нөхөр цанхаараа тэмээ шиг аяхгүй. Ажуур нь гүйсчихэд цанхнаас юм унчлаа гэсэн. Тэрний хурдан зогсож буцаж гүйж юу ончоо гэж сандарч тэр тэгээд хашиг үгээ явц. Нунсан тэр хатлаад ирсэн. Сүйд болж. Тэгээ би яваад гисэлтэй. Тэгээд тэр хүн мэдээж хэрэг тэрийг аваад буцаж ирээг нь ойлгомжтой. Өөр юм хайгаад. Тэгээ одоо миний машинс юу ончоо гэд. Гэтэл биднес тэр хог чөлөөтэй хайж байгаа тэр хүмүүс бол бидэнд маш бага байна. Харин энэ коронавируснаас болоод нэг цэрээ хүртэл гайгүй юмхтай боллоо шин. Тэглээ тийм ээ.
За ингээд битэрийн яриа бол өнөөдрийн байдлаар ингээд өндөрлөе. Дахиад уулзалтан дахиад энэ тухай ярина. Ер нь бол хотод гэдэг маань олон хүний энэ мэрэгжил олон хүний санаа бодол нийлж ээж тэгжиж л хот болдог. Тэрнээс биш хот байшин биш. Хүмүүсийн сэтгэл санаа нэгдэл юм. Тэгээд өөрийн чинь бас дуу хоолой, өөрийн чинь бодол санаж яваа юмыг хотын иргэд бас их таалалтай хүлээж авах байхаа л гэж бодож байна. Ингээ сайхан танилцлаа. Сайхан танилцлаа. Би таныг сайхан танилцууллаа гэж бодож байна. Бид олон сэдвээр ярьж болох байсан боловч маш энгийн бөгөөд түрүүний өөрийн чинь нөгөө нэгэн хуудас шиг тийм ээ боронгтой боловч хамгийн цэвэр. Тэгээд хамгийн одоо байгаль дээлтэй яриа хийжлээ сая. Тэний нөгөө нэр хуудсыг задарчдаг гэсэн шүү дээ. Задарна. Тий. Асуудал байна. Асуудал байхгүй. За яг тоглоод цаасан увсан тэгэл үзэхгүй. Тэгээд Тэгээ ер нь бол зүгээр ичлээд хэлэхэд ингээд хараад ажиллаад байхад аливаа улс орн хотын хог нь хаана байд юм бэ? тархинда Тархиндаа байна. яг тархиндаа л Тархиндаа л. Одоо Москва бүх хотыг ингээд үтсэн байхгүй. Тэгэхээр тархиал сайн. Тархины хог гэж нэг аюултай хог. аюултай хог. Тэр хогийг арилга гэж одоо ерөнх нь хашийн юм. Тийм болцол тавь. Тэр хог л арилгах болтугай. Тархины хог бол бид сайхан болно дөө. Сайхан бол. Бусдын бол жамраа хөвч шүү дээ. Тэгээд. За баярлалаа.